элбэг доржийг ядарч явахт нь намрын хойд өрсөж явахт нь одоо 500 сая төгрөг өгдөг хүний ташаас өөр байхгүй шүү дээ. Тэр өрөө төлж гин гэж ойлгосон. Танаа маг компани ханд өргөсөн юм билээ. Тэ, харин ханд өргөсөн юм билээ. Мэдээ? Тэр чимээс аа баримтаар хэлж байна. Ханд өргөсөн юм билээ. Нямтайшрын гэр бүлийн эзэмшил болох МАГ компани 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвсэн цахиагийн элбэгдэржид 500 сая төгрөгийн хандвийг өргөж байжээ. Харин энэхүү хандвийнхаа шагнал болгож тэрвэр стратегийн ач холбогдол бүхий цагаан суврагын орд газрыг шагналд авсан маш ностой асуудлыг нууц материалууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэнэ. Цагаан сувраг ордын хулгай. 1963 оны 8 дугаар сард сайд нарын зөвлөлийн дэргэдэх геолог хайгуул шинжилгээний газрын даргаар ажиллаж исэн Маам Жавын цэрэнд ор чимээх хэрхэм Москвагийн их сургуулийг геологч мэргэжлэр дөнгөж дүүргэж ирээд байсан Чойжингийн хурц гэдэг хүнийг дуудах болно. За тэрээр дуудаж өрөөндөө ирвэлээд Дорноговь аймгийн Мандах суманд нэг тал нь алтаар будагдчихсан цагаан өнгийн чулуу олдсон байна. Энэхүү чулуу олдсон газар дээр чи яваад оч. Тэнд нь геологийн хайгуул хийгээд ирээ хэмээх үүргийг өгч явуулсан байгаа юм. Тэгээд машинтай өгч ирээд л хаалгыг онгойлгот. Цэл ногоон тал байдаг. Өнөө цагаан сувраг гэж орд ирдэг байдаг. Би чинь буугаад л бушуухан чулуу аваад л хагалсан зэсийн исэлтсэн зэсийн ногоолон гэдгийг малахит гэдэг эрд зөндөө. Цаашаа жоох явсан чинь жалгаж яхан дагаар нэг 20 метр явсан чинь зэсийн бүх төрлийн исэлтсэн эрдсүүд зөндөө 700 метр яваад би цагаан суврагийнхаа захад гарсангүй. Том байна. Төвчсөн хөдөр. Тэглэн хөндлөн хойшоо гараад хойд хөндий чиглээд бас нэг 700 метр газар явлаа. Тувцсан. Анхудаа тэгж цагаан суврагыг нээж ялаа. Зэсийн хөдрийн чулуулга нь газрынхаа хөрсөн дээр л хаасайгүй ил хөгдөрч байсан тэрхүү их баялагтай газар дээр хуцгай очоод 1965-аас 67 онд эрэл үнэлгээний ажил, 1974-өөс 1977 онд урьдчилсан хайгуулын ажил, 1980-аас 1982 онд наривчилсан хайгуулын ажлыг улсын төсвийн 15 сая 777 мянган төгрөгийг зарцуулан байж 10 жилийн турш хийсний эцэст 1 сая 600 мянган тонн зис, 66 мянган тонн молибден, 11 тонн 127 кг алтны нөөц бүхий асар баян орд байгааг олж тогтоосон байгаа юм. Гэвч бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар Эрдэс баялагынхаа нөөцөөр тухайн үедээ л Эрдэнэ төлөвлөрийн яг ард нь ирэмлэгдэж байсан алт зис молибдены асар баялаг нөөц бүхий стратегийн ач холбогдолтой цагаан суврагын орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй байсаар байгаад 1990 онтой зоолгожээ. 1990 онд Монгол улсад ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор Монгол улс ёстой л хөл толгоогоо алдсан. Яг л энэхүү хүнд бэрх эмх замбраагүй цаг үед 10 жилийн турш эрэл хайгуул үнэлгээнийх нь ажлыг хийчихсэн нөгөө стратегийн орд газар болох цагаан суврагын ордын бүх хайгуул үнэлгээний нууц материалууд нь Тагнуулын ерөнхий газрын архив руу шилжиж мартагдах нь тэрэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нөөцийг нь нээж тогтоосон Эрдэс баялагынхаа нөөцөөр Эрдэнэ төвлөрийн яг ард нь ирэмблэгдэж байсан цагаан суврагын орд газрын тэр мэдээлэлд танилцах эрх тухайн үеийн сайд нарт хүртэл байдаггүй байж. Харин тэрхүү орд газрын мэдээлэлтэй Тагнуулын ерөнхий газрын архив руу орж танилцах хэрэгтэй цөөхөн хүний нэг нь нийгмийн аюулаас хамгаалах газарт тухайн үед төлөөлөгчөөр ажиллаж исэн Бямбагийн Нямтайшир байлаа.
За нэг гэр бүлийг байтугай нэг улс орны хүртэл аваад явчихвч тийм их баялаг нөөцтэй цагаан суврын орд газрын одоо тайлантай тухайн үед албан тушаалын эрх мэдлээ ашиглаж танилцсан Бямбагийн намт яшрын. За энэхүү ордыг өөрийнхөө мэдлэлтэр өөрийнхөө гэр бүлийн мэдлэлтийн авьяа хэмээн санаахаж ирсэн байдаг. За тэрээр 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр энэхүү санаархалтаанч хүрч чаджээ. Цагаан суврын ордын хувийн эргийг авч үзэх хэрэгтэй. Тэн дээр 1999 оны 12 дугаар сард Нямтаашрын гарын үсэгтээ лиценз авсан өргөдөл байгаа. Тэр өргөдлийг тэд нар юу гэж гаргасан гэхээр хоосон газар дээр хайгуул хийж байгаа юм шиг гаргасан байна. Гэтэл энэ бол хоосон газар биш. Цагаан суврын ордод улсын төсвийн хөрөнгөөр 65-аас 67 онд өргөл үнэлгээний ажил дууссан. 74-өөс 77 онд урьдчилан агуул дууссан. 80-аас 82-нд наривчлсан агуулгын ажил тус хийгдээд дууссан. Ашиглахад бэлэн орд. За маш ноцтой байгаа үз. Улсын төсвийн хөрөнгөөр нэгэнт хайгуулыг хийчихсэн тэрхүү орд газрын талбар дээр давхардуулан хайгуулын лицензийг олгодог явдал тухайн үеийн хуулиараа бол маш хориотой байжээ. Үүнийг хийх бол ямар ч боломжгүй байсан гэсэн үг хуулийнхаа хувьд. За гэтэл одоо тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ашиг малтмалын тухай хуулийг маш ноцтойгоор зөрчиж одоо нөгөө хайгуул нь хийгдээд бүх юм тов тодорхой болчихсон бэлэн орд дээр цоо шинээр одоо хайгуул хийж байгаа мэтэр лицензийг одоо МАК компанид олгосон хүн болвол тухайн үед ашиг малтмалын газрын дараагаар ажиллаж исэн дуурийн жаргал сайхан гихч байх нь тэрэ. Тэгэхээр Нямтаашир бол ажил үүргийнхаа хувьар цагаан суврын доор 1.6 сая тонн зис 11 тонн алт байгааг мэдчихсэн. Өөрийнх нь үндсэн ажил. Нямтаашир төгссөн энэ нэг дугрын жаргал сайхан гэдэг хүн байгаа. Хүмүүс хужааж байгаа гэхээр мэддэг дээ. Би бол энэ хочийн зохиогоогүй шүү дээ. Ягаад ч хужааж байгаа гэдэг хочтой болцсон нөхөр үлээ. Тэгээ энэ нөхрийн гараар Монголын социализм үед хийсэн бүх орд алга болсон. МАК-ыг Нямтааширт 5 толгойг өөртөө. За ёстой л чихнээс цус урсмаар аимшигтай муухай түүх байгааз улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо хайгуул гэж нөөцөн тогтоосон ордуудыг мэдээлэл доор хэдхэн хүмүүс л өөртөө одоо ингэж хууль бусаар авч байсан байдаг юм байна. За яг л энэ жишгийн дагуу одоо МАК компани одоо 1965-аас 1982 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нөөцийг хийж тогтоосон одоо цагаан суврын орд газрын тайлан үнэлгээг нь өөртөө илрүүлсэн мэтээр одоо бүх материалыг шинээр бүрдүүлээд л Эрдэс баялагын мэрэгжлийн зөвлөлд одоо уг нөөцөө бүртгүүлж өөрийнхөө нэр дээр одоо тэрхүү өмч хөрөнгийг баталгаажуулж авч чадсан байдаг. За үүнээс гадна МАК компани ч улсын төсөөр хийсэн хайгуулгын зардлыг төлцсөн гэдэг байгаа шүү дээ. 20 жилд гаргасан тэр 16 орчим сая төгрөгийг одоо 97 оны аргачлалаар дүүцүүлээд 715 сая доллар бол төлцсөн. 715 мянган доллар. Тийм төлцсөн гэдэг аахгүй юм. За социализмын он жилүүдэд Монгол төгрөгийн ханшил бол үнэхээр чанга байсан. За тэр тусмаа 1965-аас 82 оны төгрөг гэдэг бол доллартай бараг тэнцвүүц тийм өндөр одоо ханштай, тийм чанга ханштай одоо валют байсан. За гэтэл МАК компанийн улсын төсвийн 15 сая 770 мянган төгрөгөөр одоо хайгуул хийж нөөцийн тогтоосон одоо тэрхүү ажлыг ердөө 700 одоо 15 мянган ам доллараар л өөртөө одоо худалдаж авсан нь дараах шалтгаантай байж. Тухайн үед одоо ашигт малтмалын тухай хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50 хүртэл хувийг нь төр эзэмших эрхтэй. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэл хувийг эзэмших эрхтэй юм заалт байсан. За өөрөөр хэлбэл 1997 оны ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөгөө МАК компани чинь улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нээж илрүүлсэн одоо 11 сая 600 мянган тонн зис 66 мянган тонн молибден 11 тонн 127 кг алтны нөөцтэй тэрхүү нүсэр том ордын 50%-ийг нь одоо ямар ч үн төлбөргүйгээр улсад шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан юм байна. За тэгмэгц тэрхүү одоо 50%-ийг нь буюу талыг нь улсад өгөхгүй тулд саяны энэ одоо булхайтай ажлуудыг тухайн гэр бүлийнхэн Нямтаашрын гэр бүлийнхэн хийсэн юм байна.
Нямтайшрын гэр бүлийнхэн тэгэхээр үнэхээр амар, үнэхээр холын бодолтой байгааз. Одоо стратегийн ач холбогдол бүхий цагаан суургийн орд газрыг төртөө одоо хуваалцахгүй байх, төрд ямар нэгэн хувийг эзэмшүүлэхгүй байх, бүх одоо боломж олцоог нь хааж, бүх ажлыг нь өөртөө авсныхаа дараа нөгөө ордтой хөрөнгө оруулаад одоо нэг олборлолтоо хийх гэсэн чинь нэгэн саад тийг бас гарч ирээд байсан. За тэр нь юу вэ гэхээр улсын хурлын 2007 оны 27 тогтоолоор цагаан суургийн орд газар нь албан ёсоор Монгол улсын стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад нэгэнд бүртгэгдчихсэн. За дээрэс нь уг ордын хэдэн хувийг төр эзэмшгүй гэдэг нь тодорхой болоогүй байсан. Тэгмэгц Нямтайшир одоо яасан бэ гэхээр одоо нөгөө цагаан суургийн орд газраас төр нэг ч хэрэг хувьцаа эзэмшихгүй гэдэг шийдвэрийг гаргуулах ажилд ханцуу шамлан орсон байдаг. За тухайн үедээ л 15 тэрбум ам доллараар үнэлэгдэж байсан одоо нүсгэр том нөөцтэй тэрхүү цагаан суургийн орд газрын одоо 50%-ийг үн төлбөргүй эзэмших эрхээсээ одоо улсын хурал татгалзсан шийдвэрийг гаргана гэдэг бол ер нь бол боломжгүй байсан. Ер нь одоо хэдийгээр одоо муу санаараа хилүүдэг ч гэсэн улсын хурлын шийдвэрс тийм зүйлийг хийхгүй шүү дээ. Тийм шийдвэрийг гаргуулахын тулд Нямтайширт одоо асар их эрх мэдэлтэй хэн бүхнийг одоо өөрийнхөө дураар хөдөлгөх бас тийм хүн хэрэг болсон. Харин тэр хүн болвол 2009 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд арчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн элбэгдэрж байх нь тэр. 97 оны ашигт малтмлын хуулийн дагуу олгох ёсгүй байсан газар лиценз олгосон гэдгээр стратегийн 16 ордоо бүгдийг нь улсын мэдэл 100% буцааж авах боломжтой. Хууль зүйн хувьд. Энийг одоо хийлэхгүй байсан улсуудын нэг бол элбэгдэрж 2009 оны сонгуульд би штабд ажиллаж исэн. Хамгийн өндөр хандив 500 сая төгрөгийг Нямтайшир өгсөн. Тийм учраас 14 оны тогтоол гарахад бол Алтан уяг руу над руу нөлөөлж дэмжичгэлдээ улсад мөнгө байхгүй юм чинь гэдэг үг хэлжсэн байх. Ер нь бол би тэр үед хашлтанд хэлж байгаа шүү. Элбэгдэржийг ядарч явахт нь намбарын хөртөө өрсөлж явахт нь одоо 500 сая төгрөг өгдөг хүн Нямтайшир байхгүй шүү дээ. Тэр өрөө төлж гин гэж ойлгосон. За 2009 оны 500 сая төгрөг гэдэг бол тухайн үеийн ханшаар бол өстой хүний ой тоонд багтамгүй тийм их хөрөнгө мөнгө байсан. За ийм их хэмжээний одоо санхүүжилтийг нь аваад ерөнхийлөгч болчихсон учраас нөгөө элбэгдэрч чинь одоо өрөөн төлөөд одоо цагаан суургийн орд газраас төр одоо ямар ч одоо хувь хувьцаа эзэмшихгүй шүү гэдэг шийдвэрийг өөрийнхөө эрх мэдэл албан тушаалаар ашиглаж одоо улсын хурлаар гаргуулж мөн чадсан байгаа юм. Цагаан суургийн орд гэж маш том орд байсан. За. Монголын 3 дахь том алт цэсний орд. Энэ ордын хувийн компанид 2 жилийн өмнө өгсөн. Социализм үед 8 сая долларын хөрөнгө оруулалт хийж энэ цагаан суургийн ордыг монголчууд илрүүлсэн юм байна. Нэг хувийн компани хайгуулынхын төлбөрөөр өгч өгсөн. Өгсөн хүн хэмбэ гэдэг юм. За манай ерөнхийлөгч Алтан хуйг ерөнхий сайттай холбоотой. Тэр хүрээлийн хүмүүс. Тэр хоёр өгсөн юм уу? Энэ Алтан хуйгийн засгийн газрын огцорсон үндсэн шалтгаан бол цагаан суурга шүү дээ. Би Алтан хуйг дарагтаа уулзаж сүүлд би уулзсан. Яагаад цагаан суургыг үнэг өгч байгаа юм бэ? Энэ чинь Монголын ард түмний баялаг шүү дээ. Цагаан суургийн ордыг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах гатал зүгээр зарах гатал Монголын бүх хөрийг дарж дуусгах бүрэн боломжтой. Тийм учраас би энийг өгсөн болон өгүүлсэн хүмүүсийн хулгайчлыг шилжиж байгаа. Яг уу би хатуу хэлсэн бол уучлаарай. Алтан хуйг даргуул над хэлэхдээ элбэгдэрж өг гэж загин саргаад өгүүлсэн гэж над хэлсэн. За Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрж өөрийг нь санхүүжүүлж эрх мэдэлд хүргэсэн одоо МАК компанид өрөө төлөхийн тулд одоо хамгийн түрүүнд тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Алтан хуйгийг бол маш ихээр шахаж дарамтсан байдгийн мэлээ. Алтан хуйг боо эрхвэн шатаа тухайн үед нэг өөрийнхөөрөө загнаад дараах тогтоолын өтөлийг өргөн мэдүүлсэн юм билээ. Уг тогтоолын төсөлд юу гэж заасан байдаг вэ гэхээр цагаан суургийн орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34%-аар тогтоосгүй.
За цагаан суврагын орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын 34% ногдох 350 сая 600 мянган $ыг засгийн газрын бонд гарган санхүүжүүлэх гэдэг тогтоолын төслийг өргөн барьсныг та бүхэн бас харж байна. 34% туризм шинэ Үнэтэй эзэмшээд байгаа асуудал яригадаад байсан. Тэгэхээр үнэгүй эзэмших ёстой гэж биш үнэгүй биш. Ер нь хөрөнгө оруулалтаа угаал авнаас тэр төрлийн хангалттай шиг гарч байгаа юм. Гэдэг асуудлаар би оруулсан. Тэгсэн яасан. Улсын хурал дээр 34% налга болоод 0 болсон. 100% мах явуулсан. Одоо түрүү асуудал шүү дээ. Яагаад хувийн өмчийг дээрэмдэж авах гэж байна? Хувийн өмчийг дээрэмдэж авсан биш тэр чинь улсын өмч нийтийн өмчийг дээрэмдэж авсан биш дээ. Хүмүүсээс тэр талаас нь ярихгүй. Тэгэл тэнд үйлдвэр босгоцсон гэхэлэр наа базар 8-аар юм хийчиж одоо энэ алтан юм уу магадгүй нь одоо ерөнхий сайдаас тэгдэг үз. Энэ хоёрд мэрдэн тэр нэг хувийн өмчрөө дайраад байна. Юу өстэй солиордог л биш дээ. Тийм байхгүй. Тэр чинь хэд нар чинь нийтийн өмчийг хулгайлаад авцсан баг. Дээрэмдээд авцсан байхгүй. Хахуулдаад авцсан байхгүй. Цагаан суврагын орд газрын 34%-аас одоо татгалзаж тэр ордыг бүхэлд нь одоо мак компанид өгөх шийдвэр гаргахад оройлоо оролцсон гişүүд болвол эдийн засгийн байнгын орооны дараагаар тухайн үед ажиллаж байсан Гарамгай Баатар, за улсын их хурлын гишүүн Бетон Гамбаа, за улсын их хурлын гишүүн одоо өдгөө боловсролын сайдаар ажиллаж байгаа Инх Хамгалан, за улсын их хурлын гишүүн Батцах нор байсан нь баримт болон үлджээ. За тухайн үед улсын их хурлын гишүүн Гантмөрийн уянга логийн цог Цэндийн Нямдарч нар бол мак компанид одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нөөцийг нь тогтоосон одоо цагаан суврагын орд газрыг яалаа гэж үн төлбөргөө өгч болох юм бэ? Одоо доор хаяж 34%-ийг нь үн төлбөргөө авах ёстой гэж одоо яаж хэлж тэмцээд бүр шударгаас эртээхэн бүр завсарлах хүртэл аваад ч одоо үнэхээр хүчин мөхсдөж ялагдсан байгаа юм. За яг тэр үед би нөгөө одоо номтой хоёраа энэ танаа гэр бүл зориулагдсан юм биш ээ. Та нар автагаа идээд барахгүй. Энэ бүгдээрээ олуулаа хүртээж одоо хувааж хүртэх ёстой ийм нийтийн баялгаа гэдэг энэ үгээ ол хэлж ирсэн. Энэ байгалийн баялаг гэдэг бол хэдэн сая жилээр өөрөө бүтэж бүрлдэж бий болдог. Дээрээс нь энэ одоо энэ баялагтай газар нутгийн төлөө хэдэн үеэрээ тэ цус нулимс хөлс юу бүхнээ урсгаж хэдэн үеийг зольж иж биднэрт ирсэн энэ яалтчгүй одоо нийт ард түмний өв хөрөнгө. Ард түмэн гэдэг бол зөвхөн өнөөдөр амьд байгаа 3.4 сая бид нар биш. Яг тэр одоо энэ газар нутаг дээр хэдэн сая жил амьдарч өнөөдрийн бидний хүртэл одоо бүх юмаа зольж тэ энийг биднэрт өвлүүлсэн. Тэгээд бид 3.4 сая цаашдаа энэ газар нутаг дээр дэлхийн сүнд хэдэн сая жилч амьдрах юм. Тэр бидний үр хөвгөд ирээдүй хойч нийлээд ард түмэн гэдэг ойлголтыг бий болгодог. Тэгэхээр өнөөдөр байгаа 3.4 сая хүн тэрэн дотроо 3-4 хүн гэр бүл энэ байгалийн баялагийг 100% эзэмшиж тэ өөрсдөө одоо дэлхийд тооцогдох баян болохыг бол энийг шударгаас гэж хэлэхгүй. За ингэж л Нямтайшрын гэр бүлийнхэн одоо цахиагийн элбэг дөржийн ерөнхийлөгчийн сонгуульд нь 500 сая төгрөгийн хандив өгснөөхөө шагнал болгож цагаан суврагын орд газрыг одоо хамгийн эцсийн байдлаар 100% өөрийнхөө өмч болгож чадсан байдаг. За гэвч цаг цагаараа байсангүй, цахилдах хөхөөрөө байсангүй. За Монголын нийт ард түмний өмч байх учиртай нийт ард иргэд одоо бүгдээрээ л үр шимийг нь хүртэх ёстой тэрхүү байгалийн баялагт Монголын одоо 30хан гэр бүл эзэн суугаад хамаг баялагийг нь одоо сорчлон одоо хідүүлэхнээ баяжж байгаа энэ хүү зүй бүс явдалд цэг тавих тэр өдөр бас ирсэн юм аа. Тэр авсан цагаан суврагын ордыг буцаагаад өгч гард түмэнд чи үнэхээр их хурлаа хайртай бол буцаага өгчих заяа. Үнэхээр хууль дүрм хэрэгжүүлэе гэж бодож байгаа бол тэрийг ард түмэндээ өгчгөө улсын үйлдвэрийн газар байгуулчих тэр цагаан сувраг дээр Монголын ард түмэн бүгдээрээ энийг эзэмшиг номтой хоёраа харин тийш дээ. Үзэл гэж байгаа шүү дээ. Тэгэл одоо чамаас айх юм гэж байхгүй шүү дээ. Чи харин тэр ард түмний өмч хөрөнгийг л буцаагаад өгчөөрөө. Тэр цагаан суврагыг. Тэр танаа гэр бүл дээр байгаа 36 лицензийг буцааж өгөөрөө. За ёо. Тэ. Нэдөө. Гэвч одоо ерөнхий сайдаар ажиллаж исэн хөрс өхөн энэхүү санаачлах, энэхүү одоо эхлүүлсэн ажил нь улсын их хурлын гишүүн Номтой хоёрын маш хүчтэй эсэргүүцэл тэмцэл. За мөн одоо мак компаниг үүсгэн байгуулагч Нямтайшрын одоо сүрдүүлэг заналтын дор одоо ягаад ч юм дарагдаад л чимээгүй болсон байдаг.
Цагаан суургын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан жилдээ нэг 300 мянган тонн сим байжмал 4-5 мянган тонн молибдены байжмал гарах ийм хоёр төрлийн бүтээгдэхүүн гарна. За тэр засгийн шийдвэрийг л бид нэр хүлээж цуслана гэвэл одоо эндээс үүдээ түрүүн би хэлсэн одоо гадаадын 70 гаруй компани, үндэсний 200 гаруй компани энэ бүтээн байгуулалтанд оролцож байгаа. За өнөөдөр компаниуд бас л энд үйл ажиллагаа явуулж өөрснөө аж амьдралаа авч яваа улсууд. Тэгээ ингээд энэ нь бол бас мэдээж одоо шүүхийн томоохон одоо маргаан болох. Мэдээж одоо лиценз байсан учраас энэ хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Энэ бүтээн байгуулалтууд хийгдсэн. За та бүхэн дөнгөж сая Нямтайшрын ярьж байгаа зүйлийг сонслоо. Цагаан суурын орд газраас зөвхөн дис молибден 2 гарнаа л гэж хэлж байгааз. За гэтэл тухайн ордод чинь 11 тонн 127 мянган килограмм алтны нөөц байгаа. Тэр нь бүр баталгаажчихсан нөөц байгаа. Зөвхөн 1 грамм одоо цэг төдий жижигхэн алтал гэхэд одоо энэ урт цагаан дээрч байдаг юм уу одоо Монголын жижиглэн худалдааны лангуунууд дээр алт эрдэнэсийн худалдаан дээр 250 мянган төгрөг зарагддаг шүү дээ одоо. Тэгэхээр 11 тонн 127 кг алт гэдэг бол одоо тонны машин ч багтамгүй тийм их өндөр дүнтэй баялаг байгаа нь бол тодорхой. Гэтэл үүнийг нь огт дурдахгүй байгаа нь бол энэ их баялагийг одоо арт түмэндээ одоо мэддэхгүйгээр хинтээ хуваалцахгүйгээр одоо өөрсдөө ашиглах гэсэн санаарлтыг нь харуулж байгаа юм аа. Энэ Нямтайшрын гэр бүлийнхний. За эцэст нь өгнөд хэлэхэд цагаан суургын орд газрыг бол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1965-аас 82 онд одоо бүхэл бүтэн 10 жилийн турш одоо үргэлжилсэн хайгуулын дунд олж тогтоосон орд газар бол мөн гэдэг нь харагдаж байна. За хоёрдугаарт юу вэ гэхээр нэгд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нөөцийг нь илрүүлчихсэн учраас энэ ордын одоо багадаа 34% цаашлаад 50 хүртэлх хувийг нь Монголын төр өөрөөр хэлбэл ард түмэн та бид одоо үн төлбөргүйгээр эзэмших үр өгөөжийг нь хүртэх эрхтэй юм байна. Харамсалтай энэ их одоо баялагын маань одоо мэдээлэлд ойр байснараа одоо далимдуулан Нямтайшрын гэр бүлийнхэн аваад одоо эзэмшээд ашиглаад олборлоод яваад байна. Одоо Нямтайшрын гэр бүлийнхэн өөрийнхөө хүүхэд болох одоо Номтой баярыг усын хурал руу оруулах гад өхөн хатан тэмцээд байгаа цааш шалтгаанууд нь бол улс орныгоо өөрчлөх, улс орныгоо хөгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр энэхүү одоо хідэн үеэрээ ирж барахгүй энэ их ордыг одоо бидэнтэй хуваалцахгүй тулд одоо оруулж байгаа ажил гэж харагдаж байна. За Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу байгалийн баялаг газрын доорх хэвлийн нийт ард түмний өмч байдаг юм аа. Монголын ард түмэн асар их хувь заяатай билээ. Цагаан суургийнхаа орд газрын одоо үр өгөөжийг Монголын нийт ард түмэн маань хүртээсэй билээ.